Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Ингээд эргэдэг гал тогоо шоу маань эхлэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлгийн ерөнхий ивент гэгчээр Osprey Mongolia ажиллаж байна. Нэвтрүүлгийн шилдэг дөрвөн оролцогч маань улаан цэнхэр гэсэн багт хуваагдаж хоол хийн өрсөлдөх болно. Ингээд нэвтрүүлгийн шилдэг дөрвөн оролцогч маань 40 минутын хугацаанд хэрхэн ямар хоол хийж өрсөлдөхийг хамтдаа харцгаая. Энэ бол эргэдэг гал тогоо шоу. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дэлхийн номер 1 цайны брэнд Lipton Ice Tea. Нүүрс усгүй цэвэр шар буурцгийн тос Simply, Galleria дуусшгүй жор. Chody Mix жаргаж ид час хийсэн тасархаа. Эдгээр брэндүүд ажиллаж байна. Ингээд эрхэм үзэгчтэй шоуныхаа оролцогч нарыг тайзнаа урахад бэлэн болсон байна. Та бүхний өмнө Улаанбаатарт өрсөлдөхөөр хүрэлцэн ирсэн Хийлч дэлгэр цэцэг түүний найз Соломон нарыг тайзнаа урьж байна. За сайн байна уу? Сайн байна уу? Сайн байна уу? Сайн байна уу? Оролцогч хүрэлцэн ирсэн явд маш их баярлалаа. Ингээд Улаанбаатар хоёр мань өнөөдөр өрсөлдөн. Ингээд та хоёрын өрсөлдөх цэнхэр багийн гишүүдийг одоо тайзнаа урихад бэлэн болсон байна. Загвар өмсөгч модель Гал Бадрах түүний найз Бэлгүү нар хүрэлцэн ирсэн байна. Хамтдаа угтаа авцгаая. За түүний найз ингийн ирэн Бэлгүү. Юу баха өндөр залдаж байгаа. Хааж байгаа юм засаж байгаа. За, юу яцхан оройн авч хүрсэн ирсэн явд их баярлалаа. За, хоол их тал дээр манай дөрөв ихээр үлээ. Сайн л идэндээ. Идэхүй хувьд сайн. Манай ирчүүд ирв. Ер нь тэгээд ахлагтайгаач эмэгтэй байсан бас сонссонгүй. Эмэгтэй хүн бол амтлах их чадвар дээр арай илүү байх гэсэн. Гэхдээ бид хоёрын хувьд бол үр дүнгээл харъя те. Би үнийг яагаад сонгох вэ? Манай дэгийн цолмоо хоёр маань. Яг ингэсэн аахгүй юу? Хорвогийн хамгийн сайн хоол хийдэг найз аваад ир гэсэн шүү дээ. Аа за. Тийм. Тэгэхээр нь ер нь бол миний ганц одоо гэрт нь очиод хамгийн амтлаг хоолтой. Манай цомоо чинь алдарт их. Тийм. Тэгээд ерөөхдөө өөрийгөө болон гэр бүлийнхээ хүмүүсийг хамгийн сайхан хоолоор одоо дайлдаг хүүхдүүд нь дандаа ийм оверсайз. Нэвтрүүлэгт оролцогч багууд өөдөөдөөсөө харсан ширээн дээр хоёр өөр төрлийн хоолыг 40 минутын туршид хийх юм аа. Мөн найз сахир гартай лээ. За. За сахир гартай. Юу юм бэ? Энэ залуучууд хэрэв мундаг байвал карантин л буруутай гэж. Нэвтрүүлгийн хугацаа явж эхэлснээс хойш 10 минут тутамд гал тогоо 180 хэм эргэнэ. Энэ үед багийн гишүүд нэгнийхээ хийж байсан хоолыг хүйцээж хийнэ. Гадаа тэр ширээн дээр очиж чи ерөөсө махад бүрэх гэсэн юм уу? Тэгсэн. Нэмэр болтгүй ихэд нэрмээс болохгүй згсэн. Төгсгөлд нь мэрэгжлийн тогооч болон хөтлөгч шүүгчд тэдний хийсэн хоолыг амталж дэмжиж байгаа багийн өнгийг дөвтөнд хийснээр нэвтрүүлгийн ялагч тодорно. За ингээд нэвтрүүлгийнхаа шүүгч нарыг тайзнаа урихад бэлэн болсон байна. Эргэдэг гал тогоо шоуныхаа тайзнаа хүндэш шүүгчтэй урья. Ингээд маш олон одоо орноор аялаж, зугаалж, олон орны хоолыг амтж явдаг. Гадаад дотоод руу аялаж галуу шувууны мах амтж явдаг. Шүүгч, амтлагч, аялагч ганхуу ахыгаа урьж байна. Хамтдаа алга дашуугт авцгаая. За баярлалаа. Одоо ингээд Монголын маань сор болсон шилдэг тогоочтой нэг шүүгч Такига урьж байна. За шадраг 3 цэрэг гэдэг шиг гуруулаа одоо энэ тэгээд ингээд явна да. Өнөөдрийн зочин таньдаг болоод ирсэн байгаа гадууха. Тэдгүй яах вэ бүгдээ нь тань. Ганхууха аль алийг амтч болно. Дэги бэн шууд амтлуулъя гэж байна одоо тийм. Амтлан та одоо тэгээд. Та бүхний хийсэн хоолыг амтч үзээд бид нар оноогоо өгнө. За өнөөдөр ямар хоол хийхийг доктор дотроос баацсан. За цэнхэр баг, улаан баг, үхрийн бөөнх юм ах. Улаан лойлын сүмсэнд болгосон. Холооны цутан шилтэй хийх нь байна. Улаан лойлын сүмсэнд болгосон бөөрөн химах, үхрийн махаар хийн мөн хулууны зутан шүлтэй. Японд chicken teriyaki буюу дахианы шарсан мах. Дараагийн хоол бол терияки соустай дахианы мах. Яснаас нь салгасан дахианы гуйны цул махыг саке, мерин, цуу, элсэн чихрээр соус найруулан шарж болгоно. Хачранд нь Япон маягийн байцааны салаат. За нэвтрүүлгийн цаг явж эхлэхээс өмнө ганхуу ахт бас оролцогч нартай анхааруулж хэлэх зүйл байгаа те. Тий яг нь ер нь гол нь бол нөгөө хоолоо өөрснөө идэж амссан байх ёстой л доо. Тэгжээж нэг амтаа мэдэржээж хийх нь илүү давуу талтай байх. Манай дөрөв оролцогчид мэдээж одоо энэ түгээмэл хоолууд байх шиг бүгдээрийг нь амтж идсэн байх гэж бодож байна. Тэгээд дөрөв оролцогчдод бүгдэнд нь амжилт хүсье. Эргэдэг гал тогоо шоу маань эхэлж байна.
оролцогч нартаа амжилт хүсье. За гартуура цаг явлаа. 5, 4, 3, 2, 1. Цаг явсаа. Teriyaki chicken гэсэн юм чи. Эхлээд Нэг л төгсөвтэй болоод Нөгөө хамгийн гол нь доторх өрийн цэвэрлэн те. Манайхаа. Энийг яах вэ? Энийг цаамадаа ч үлдээд өгч цаахад. Энийг уг нь эртхэн шиг газ чанчуул зүгээр юм те манайхаа. Ингээ онгойлхон зүг. Энэ яг эртэн үний ажил биш те уг нь. Галаа найздаа туслаад өгдөхөө. Энийг онгойлгож чадахгүй. Shit. Яа, за. Энэ ч бүгд нэг юм уу? Ийм их юм уу? Хийлч дэлгэр цэцэг айл гэрийн ажилсаг чамбай гэргий цолмонгийн хамт манай нэвтрүүлэгт өргөдөж байгаа нь найзынхаа хоол хийх чадварыг гайхшруулахаар ирсэн нь гарцаагүй. за одоо хэдэн ширхэг мах орол зүгээр хин тэ. За. Хүмүүс айгүй эртээ утгах шин ч гэдэг. Эртээ. Ой, няс масын бол баг тэр чиг юм. Яаж шүү дээ. Мотсон шүү дээ. Загварын ертөнцид мөр зэрэгцэн амжилттай алхаж яваа залуусууд загвар өмсөгч бэлгүүн гал бадрах нар. Зорилго зорилт нэгтэй залуусын нөхөрлөлийн түүх нь олон залууст үлгэр жишээ болдог. Харин загвар өмсөгч гал бадрах хоол хийх арвин туршлага, мэдлэг, мэдрэмжтэй бэлгүүн найзын хамт өргөдөн иржээ. Баг зэрэг авьяасан байх шүү. За, мэдгүй ямар ч хэсэг санган арилгачлаа. За, яж байгаараа. Энд чи ер нь харин за teriyaki chicken гэдэг байгаа шүү дээ, тийм ээ. Teriyaki chicken. Энэ ногоонууд ч ер нь энд хэрэглэхгүй юм шүү баг. За мах шулмт ч бас. Оо одоо хуцаалт. Тэрхий бас хурц зэжтэй утгаар шулах дэмий санагдаад тах чинь. Яг тэгэхээр дахианы мах чи өөрөө ястай болохоор зөөлх ястай болохоор ясын бараг тэр чигээр нь хамталтна. За, юу л teriyaki chicken за байцаатай байдаг. Энийг угаагаад авчи. Окей. Энэ ямар ногоо байгаад байгаа юм бэ? Хулуу. Өгөрцөн чи хэрэггүй юм шүү аа. За, зэнвэр чи юу яаж болно? Энийг угаах юм байна. За би одоо pumpkin дээрээ тасацгаад за тэгээд илүү зөөлж өгч байгаа. Тэгээд одоо коп руугаа шаршуурыг хийгээд хайрнаа. За тэгээд энийг хайр дуусаад гаргаж ирэхээр нь би цагаад зөөллөд за ямар ч pumpkin болж ийзээ. За энэ хурдан алчсан юм байна. За эхлээд ямар ч зэнийг маш сайн гоё хөтлөн шарах хэрэгтэй юм билэ. За тэгээд дараа нь болохоор соус бэлдэх хэрэгтэй. Teriyaki соус. Энэ баг болчих юм шүү манайхаа. Айлууд хэрэг pumpkin гэж авал. Оо, тэр хараа. Хани шарсан махта хоолнд Япон байцааны салаатан зуушаар хажир гэвэл илүү сайхан зөгцдөг болохыг ахлах тоогооч хэлж байсан. Мэдээж сонсогдож байгаа шиг амархан зүйл гэж үгүй ээ. Согноо ирчээд.
Бэлгүүч харин тоогооч юм шүү. Моног хэрчиж байгаа юм. Ямар такиг нэг үг байгаа шүү дээ анх ухаа. Моног хэрчиж гэж дээ. Эсэдэ. Энэ баярлалаа. За тэгээ энэ чинь нэмэгдээд юу байх хэвээр те? Дөрөв байх хэвээр. Яасвэ. Юу вэ энэ чинь? Үзэгчтэй Улаанбааг маань хамгийн ихний карта ашиглах гэж байна. Help. Баг бүрийн ширээний дэргэд 3 карт бий. Эдгээрээс аль нэгийг нь сонгон өргөснөөр тусламж авах эрхтэй болно. 1-р боломж багийн гишүүд хоорондоо утсаар ярих. 2-р боломж нэгнийхээ ширээн дээр ирж туслах. 3-р боломж тогоочийн туслалцаа авах. Бүх боломж 1 минут буюу 60 секундын хугацаатай. Тогоочоос заавар авах. Тогоочоос заавар авахар болоо. Паки очино. Улаанбааг дээр паки очино. За яасан? Тогоочод Юу энэ дахиагаа одоо эртхэн хийжсэн дээр үсттэй тий? Дахиад 100-нд хийхгүй терияки би юу яачсан шулаад гуйын махын гаргаж ирээд хайрлын таван дээр пан дээр шарж хайрс тогтоосны дараагаар саке сой соус мэрийн 9 чихртэй соус найр терияки соусыг найруулаад тэгээд буцлах байхгүй юу? Тэгээд дахиад ч болох явцдаа соустойгоо өтгөрөөд чикен терияки чинь гарч ирнэ. Тэгээд болгосны дараагаар хэрчээд таван дээр тавиад гарна. Тэгвэл бодлого яах вэ? За тэгээд болсон. Тэгээ болсон уу? За учраа олсон уу? Олчлаа. Би түрүү заавал өвөнд хийх гэж сонсоод буруу сонссон шүү. За маш их баярлалаа. Махны машин анзалах юм бэ? Shit. Инглээ. Энэ өөр гарч ирж штэ. За өмнө Япон ресторант чинь терияки дахиад идэх дуртай. Тэгээ тэрний ерөнхийдөө нэг юм амтын нэг гадарлаад байна л да. Бүхий баха. Ямар ч сан машин дад. Юу яана. Болгоно. Тэгэхээр энэ удаагийн оролцогчдор бол сайн юм. Ялангуяа Цэнгэр баг бол бас ирчүүд ихэд бол тачгнууч тий. Тэст анх удаа ийм нэвтрүүлэгт орж үзэж байна. Ер нь бол сандрах маягтай. Яг үнгээс хоол их ямар дургүй гэж. Өнөөдөр манай цаамаа намайг хамт ороод өгөөч гэд хэлсэн баггүй. Тэгэхээр л би яасан. За одоо энэ ямар дээр надад авах юм бэ манайха энэ үү? Мөн үү? Дэги хоол хийх үнэхээр дургүйг сайн. Харин найз цолмон нь гэрийн сайн эзэгтэй. Энэ удаад цолмон найзынхаа хүсэлтээр өргөдөж галтгооны хүндхэн бэрхшээлтэй нүүр тулсан нь инэ. За манай бэлгүү маань ирэх юм бол толгойн ирж магадгүй. Энийг баг зэрэг нэмээд хураач. За жижиглэхгүй бол тэр орохгүй байна. Юу яалаа? 2 лайсан 3 2 1 анхааралтай хоошоо та зэрэг. баба. За дэги аадын ширээдээс юм усахгүй шүү. Өш гадаатраа тэгэхгүй шүү. Гадаа тавь шүү. Болохгүй шүү. 2-р үе инхүү эхэллээ. Энэ үед багийн гишүүд нэгнийхээ хийж байсан хоолыг үргэлжлүүлэн хийх ёстой. Багийн бүх гишүүд өөрсдийнхөө хэмжээнд тус тусын хоолныхоо бэлтгэлийг чамгүй хангасан. Тэд үргэлжлүүлэн хийхдээ бодлого болов уу? Терияки дахиад ирсэн шүү. Одоо энийг үргэлжлүүлж яг нэг хүнийг хийж байгаа шиг байна. Хоёрыг хийж тийм ээ. Эсвэл хоёрын жоохон удах. За зүгээр. Хап гараа угаачих. Сонгоно шарж ах шиг байна. Яна энэ нэлээд шүлэгдсэн байх шүү. За галын багсахгүй бол Цэнгэр багийнхан тун сайн хамтрагчд болохоо өмнөх үед харуулсан. Ямар ч боломжоо ашиглаагүй байгаа. Гэхдээ боломжоо ашиглахгүй байх нь сайн гэсэн үг огтхонч биш шүү. Shit, дахиад юугаар шарч ирсэн бэ? Энийг ингэжсэн юм уу? Ингэжсэн юм аваа явцсан юм шүү. Манай дэги ямар ч байсан маха татцсан байна. За хулуугаа бол шараад эхэлсэн байна. Энэ хэрэггүйнүүдээ ингээд зайчилчихна. Юу юм бэ? Яасан бэ? Давс хийцэн байсан шүү дээ. Түрүү би харж ирсэн шүү дээ. Давс элсэн чихэр хоёрыг андуурснаас асуудал айхтар хүндрэх төгтөө шүү. Амсаж үзсэн нь яамаа да. Энийг За энийг гаргаж ирж үзье. Тэгэхгүй л юу болж байгаа юм бэ? За харъя.
Хатгаж үзэх хэрэгтэй юм. За энэ баг болцсон юм шүү. Яна. Давсан хийсэн юм одоо. Давсан хийсэн юм одоо. Энэ юу вэ? Дэгэ. Бидтэй харьцаач. Байж л та. Нөө сакэн хаана байна? Сакэн хаана? Тий. Ширээн дээр чи байгаа олон шүү дээ. Дамсаж үзээд их сакэн ярьж болно шүү. Манай хоорондоо ярих боломж байгаа. Дэгэ. Сакэн хаана? Оо энэ шүү дээ. За алуу. Манай орцсон бас их хайртай боломж өгөөс хэрэгтэй хаа. Жохон ийм цуу хийгнэ гэж илүү. Мэдгүй дээ. Одоо та өөрөө л мэднэ. Мэдрэмжээр л явахаас өөр. Эсвэл би цолмон руугаа найз руугаа устгаж холбогдож болно шүү дээ. Тэгээ дандаа устдаж болох юм уу? Нэг л удаа устдах юм уу? Нэг л удаа устдах. Тэгэхээр чи амар хомдмоор байгаа байхгүй юу? Оо shit. Оо энэ чи сакэн шүү дээ. Яадаг үлээ. Энэ нэг яах стил ингэ. Ингэх юм уу? За. Оба. За жаах. Энэ гой бэлээ авах хэрэгтэй доо. Оба. Бэлээ харагдаад байна. За. Махан амтлаа. За тусламж дуутах уу? Эхнээсээ зүг авахгүй буруу өчөөд гээд яах юм байна л да. Одоо та өөрөө л мэднэ. За чивэ. Тусламж аваа. Эсвэл чи цолмон руугаа найз руугаа устгаж холбогдож болно шүү дээ. Нэг тусламж авъя. Нэг л удаа боломж байгаа. Тусламж авъя. Цэнхэр багийнхан анхны тусламжаа авахар шийджээ. Загвар өмсөгч Галбаатар өгөгдсөн хоолыг тун чадмаг хийж байсан боловч энэ удаад яахарахгүй эргэлзэж байгаа нь анзаарагдлаа. За, яасан? Ингэсэн байна. Энэ пампкин хотлоор ерөөдөө ингэж болцсон юм шиг байна. Болсон болоод хатгаж үз. Тэг жоо зөөлхөн байна. Зөөлхөн. Баг зэрэг зөөлхөн байна. Бүр зөөлхөн болох хэрэгтэй. Бүр зөөлхөн болох хэрэгтэй. Бүр зөөлхөн байх хэрэгтэй. За юмшин тэгвэл биш юм байдаг. 100 гараад 100-аа 200 дээр доороосоо тэгэл орхичих цагийг тавиад. За тэгэд өөр асуух юм юу вэ? За цагийн ардны Асуух юм асуугаа. За энэ мах яах вүлээ? За бөөргийн махны Юус амтлаагүй үү? Амтлаагүй байх шиг байна. За тэгэнгүүт наадхан дээр сонгон сармис, орегано, баг зэргийн таймнасаа үрээд хийж. Сонгон сармис. Тий, сонгон сармис жижигхэн татаж ирчээд тайм сквад наагуурчин хур амтлагч явуул орегано. Наа чи бол розмерийн тайм биш үү? Наад тайм гангана. Наадханасаа ингэ жоох үрхлээр над хөөе ишнүүдийг оруулахгүй шүү дээ. Жижигхэн мүнжгрүүдийг оруулах байхгүй. Тэгэх юм бол наа чи бас айгүй гоё амт орж ирнэ. За хур энэгээр ч амтлагчнууд биш шүү дээ. Наа чи юу гэж байна? Энэ юу гэж байна? лимон писта гэж. Тэнгүүтээ давс перц, тэгээ болоо. Тийм, давс перц энэ тийм таймнасаа нэг жоохон хийчих. Тэгэх юм бол багчийн илүү гоё амттай болж өгнө. Тэгээ сонгон сармис жижигхэн татаж ирчээд бөөрө хийлээ шүү. за За. За. 2 дахь чи 10 минут дундаа орсон байна. 5 минут өнгөрсөн байна оролцогч нараа. Яаж асах вэ? Чүр насгаас. Ингэ. Юу илээ? За. Сандрахаа төлөөд хийж асахгүй юм санагдаад байна шүү. Манай гал бол ирээд өөрөө хийсэн. Би юуг нь салаад нэгэд. Опа. За. Одоо нөгөө нэг салаадаа хийн, тий? Шүүгчнэрээ энэ хараа. За. Энэ хараа. Ийм нэрийнхаа. Юу болж байна дэги? Яг үс шиг хараа. Үс шиг ингэж яаж шээ. Яг За үс чи шиг нэг л учраа олохгүй байгаа гэж дайггүй үстэй. Асуу тодорхойлж би бас чам заавал шүү. заавал чи таагийнхаас зөвлөгөө авах албагүй надаас бас авах болно шүү дээ. Тэгэж л та. Энэ салаатаа юу гараад хэлээ? Энэ салаатыг таки. Ер нь бол нэмгэлж одоо ингээд өргөн болцсон учраас нэмгэлж байгаа тийч. Нэмгэлж байгаа. өшөө жижиглэг тусамж гоё болох бах та. Цэнхэр багийнхан ч авьяастай бас эвсэлтэй байна шүү. Энэрчээрээ тэмүүлээд байгаараа залуусаа. Үс шиг би чамаг ирсэн чи ингээд айгу өмрөөд байна. Чи наана жоон байлдаа. Мөн найз нь биш. Одоотойгоо ноцож байгааг чи харсан чинь өөр би. Мөн найз нь сахи гартаа лээ. Оо яар гоё юм тийм үү. За л сахи гартаа.
Чи намайг дайлах яах вэ? Чи надад хугацаа ч яваад байдаг юм За байна. харин тийм ээ. Юу яасан чи сая ирэхэд харж илээ л та мөн найз маань тэр хулуутуугаар ноцтоод болдогд очоод янзлаад өгчмээр Харин тийм санагдаж багс. Эмэгтэй хүн нэр хүний байна. яриг ямар их байдаг гэж. Хоолой хэр явуулсан байна? Одоо энийг Хэр явуулсан байна? дахиад шараад суусан юм шиг байна л да. Одоо Чи энийг ингэ ингээд ширэн дээр юу хийж амжив? би ч хулаваа жигнээд. Жигнээд. Хаан гэлчээд. Оо. Айсан хаан багаад. Яа. Нөө цамгаа ирэхтэн бүр хамгийн маань бэлдсэн сууж байгаа шүү дээ. Энэ залуучууд хэрэв мундаг байвал карантин л бурууттай гэж. Карантинсаар агаад энэ нөхдөө чи гэрээсээ гарахгүй жаа мундаг болцсон бэ. За жоох ингэ. За дээр чи бууз мууц хийж явах чинь ингээд түүхийн маха манай ичрээ ингээд амсаад үзээд байт юм билээ давсан таарч ингээд тэр шиг ингээд Тас баг байна. Япон байцааг уг нь бол хэрччихэд зөөр шууд хүү туусан цайдгийг цайгаад угааж авдаг. Пистч юм. Соусны амт хэрэг зүг болсон бол одоо бэлгүүний яг зүг хийж. Цэнхэр багийн залуус ч мундаг байна. Ахлах тоогооч тэдний хоолны амт чанар төгөлдөр болж байгаад эргэл зэгцүүлгүүгээ илэрхийлсээр л. Би одоо багийнхаа хамаг тэл найдварыг баяраад өгдөө. За. Яг хичнээн байж болох. Тэгээ би таяр чи одоо их багасаа би бинийгаа мэддэг урлаг соёлын арга хэмжээнд таардаг байж агаад 2017 онд манай нэг хуурай ихч үдэм аа хамаа ихчийнхаа за манай хүн тэндээс жоохоо төгсөлтөд хараад шүү яа тэгвэл энэ бас нөгөө өдөрт ажлын юу сааруулад байгаа юм байна. Би одоо аль алын зэрэг бас хурдах байл. За маа бэлгүүн ч юм бол ер нь бол бас айгу мундаг тоогоочоо. Гэтэн очоор ингээд бүх төрлийн хоолыг бол баг 1-2 дугаар хоол модог зэрэг хийчдэг. Тийм болохоор би бас найзыгаа сонгосон юм. Тэгээ гол нь би одоо найзынхаа хийж байгаа хоолыг амталчлаа. Доош наарлаад өсөхгүй бол айгу андуураа түг юм дээр хийчихэд баларна. Намайг очихоос өмнө тэр нэг бөөрийн маха хийгээ дуусчаараа цаамаа минь чамаас гуйж ийн. Тэс нүгэрцэг чи юу хийх юм бэ? Юу хийх юм бэ? Нүгэрцэг юу ч ашиглаж болно шүү дээ. Эндээ санган сайхан болцохоороо юу яа дөө. Зөөлрөө жижигэрчин дөө те. Ингэсгээд соус. Дэгийн хамгийн дотны найз Цоомо хоол хийх туршлага үнэхээр аривантай юм аа. Тэрээр Дэгийн найзаа тус нэвтрүүлэгт хамт оролцъё гэж санал тавьсан бөгөөд чамгүй хичээж байгаа нь харагдаж байна. 5 секунд үлдсэн. 5 4 3 2 1 та зэрэглээ. Оролцогч нар хоошоогоо зогсоорой. Улаанбаг өхрийн маха бөөрн хилж амтсан. Харин одоо бусад хачир дахианы махан хоолоо бэлтгэхээр тун завгүй. Цэнхэр баг ихний боломжоо ашигласан. Тэд хоолныхоо амт чанарт маш их анхаарлаа хандуулж байсан юм. Гол үр дүнг нь энэ багийнхан чухалчилж байлаа. За бэлгүүнэ. Сонгоныг минь түлээ айтсан биз дээ. Сонгоныг минь түлээ айтсан байна гинэ. Оо угаасаа очиж тийм байсан шүү дээ. За бэлгүүнэ. За юу болсон юм бэ? Ширээгээ чи самарч ачаа яваад гэсэн юм уу? Гайгүй зүгээр. Дажгүй уус. Чүү одоо энийг би миксерт нь Тийм үү? Хийчихсэн хоолой чинь хэр өргөжлүүлсэн бэ? махаал бөөрг хэлсэн байна да. Махаа би амтлаад бөөрг хэлэхэд би нөө нэг бэлэн болгочоод яасан юм байхгүй. Тийм үү? Тэгээ бөөрг хэлсэн байна ямар ч. За. Гадаа тэр ширээн дээр очиж чи ерөөсө махад бөрөх гэсэн юм уу? Тэгсэн. Ер нь бол яг бас хүний юмд хамаагүй хүрээд яг гэж бодоод тэгээд амталсан. Амталсан юмнуудыг бас ширээнээр ингээд тавьсан байгаа. Өөрөө ойлгосон багч найдаж байна. Давс хийсэн юмнууд хийсэн Чиний байна. хийжсэн хоолой тэгээ бэлгүүний хэр өргөжлүүлсэн бэ? Ер нь бол яг л би бэлдсэн байсан. Тэрнийхэн дагуу л явж байсан. Амтлагчод би бэлдсэн байсан шүү дээ. Сиракис соусаа яг хийгээл ингээд болгож чинь. Одоо энийг гаргаж ирээд маш гоё зүсээд манай хүн гоё салаатныхаа юг бас бэлдсэн байна. Тий. Багийн ажиллагаа бол Цэнгэр баг бол маш амжилттай явж байна. За манай дэгийн ер нь бол за байцаагаа жоох ихлүүлсэн байна. Энэ яг хаа гэхдээ бас ер нь бол овоо хөөрхөн нарийнхан болгоцсон байх шүү нарийнхан.
Гэтэ яг Япончууд ч аюу гой нарийнхан ирчдэг арга нь бол цаадуул чи юм ингээ шууд хусдаг юм байдаг аахгүй. Тэргээрээ шууд хамгийн нарийнхан хусаад ер нь бол нарийнхан тусмаа л зүгээр л дээ. А тэгээд энэ өвгөрцөг помидор жоох илүү юм хийсэн юм уу гэж харагдаад байна. Манай даалгаварт бол ийм өвгөрцөг помидор бол байхгүй гэж бодож шүү. Тийм гэж үү? Үнэхээр өргөст химэх улаан лойл байхгүй байсан бол дэгийн хий дими баахан цагаа үржтэй. Яана. Дэгээ өгөрцөө эргүүлсээр байгаа л гарсан та өөр чим хийгээгүй те. За газ ярья. Манайха тхөө. Би цаанаа ярьлаа шүү. Та удаан баг уцаар ярьж Тэгээд амтч. Ингэж одоо чи нөгөө миний нөгөө хэрцээ сангуун тамаад хоёроо сайхан бөөрөх юм ах чинь болцсон байвал түр авчих. Үгүй зэрэг асааж болно шүү дээ. Зэрэг асаад бөөрөх юм ахтай чуд ус хийгээд жоохон таг тавьчих. За эсвэл галын багсах. Тэгээд нөгөө өвгөрцөг помидор помидор юу вэ? Сангуун хоёр хэрцсэн байгаа. Тэрийг гоё хуураад одоо томат нөгөө соусоо одоо тэгээд матага цуг орчих юм уу? Үгүй шүү. Тусна болох юм уу? Тусна хайруулын тавган дээр соусоо гаргах. Томатаа сангуунтайгаа энийгээ ийшээ стов руугаа хийх ёстой шүү дээ. Тэр чинь нөгөө соустай хамт хийн. Тэгэхээр эхлээд соус одоо соус дандаа соус гаргах. За тэгээд томатаа нэмээд түсээрээ амжаагүй. Яаж хулуугаа яах вэ? Хулуу ер нь болж байгаа ах гарах. Хулуугаа гаргачих. Би зөв гаргаад тавьчих. За 1 минутын хугацаа дууслаа. Одоо тэр чинь нөгөө миксер дээ штэ. Тий. За амжаа. За яриулаад байвал яриад ах шийдтэй шүү нөө чи бүр. Би хамгийн анх будаатай шүл хийжсэн. Тэр бол хамгийн анхны хоол гэсэн. 12 настай. Тиймээс. Тэгээд баг чанжаагаад тэгээд дээрэс нь будаа хийгээд тэгээд тийм хоол хийжсэн. Санаж ин тэрийг би 12 настайдаа хийж илүү яалаа. Яг энэ түүгийн хамт ансан шүү дээ. Давсгүй байна. Уг нь галаа махныхаа давсыг хийсэн юмсан. Сулхан тааруулчихжээ дээ. Билгүүн үргэлжлүүлэн махаа Нямбааг чинь өөр хийж байна. Гүнжтэй үр наанаа юм бэ манайхаа. Хамгийн одоо гол миний хайгаад байгаа юм чинь тэр шүү дээ. Гүнжтэй үр. Энэ биш те. Энэ чинь пэс цугадна. Галаа маань хоолны амтлагч танихта маруухан л харагдаж байна да. Гэхдээ бэлгүү найзынхаа дэмжлэг тусламжтайгаар сайхан хоол хийчих байхаа. Айлын плетик битээ ажилласаа. Энэ ингээ усан жоохон гоё сойчул, гоё фреш харагдсан шинэхэн, гоё шүүслэг. Байцааныхаа за одоо терекигийнхаа байцааныг хажууд нь ямар ч байсан дахиад маань болж байгаа хооронд юу яах гэж. Байцааныхаа салаатыг хажууд нь тавья гэж бодож байна. Тэгээ жоохон ингээ усан сойчих юм бол гоё харагдана. Манайд одоо энэ харин шүүдэг юм байхгүй юм шиг бах юм. Ус шүүдэг юм. За яах вэ ингэсгэж нэ. За галаа яаж ийн? За ерөөдөө манай хэдэн тав хөлс улсаа л энэ. Тавгалчтай хоолоо. Цайртай шүтлэг ус нь хүүхдийн өсөлт хөгжилтөнд хамгийн сайнаар нөлөөлнө. Халтаа байгаа юм. Халтаа байхгүй шүү дээ манайхаа. Яг уу. Оо. Халтаа хаана? Тэр арт байна шүү дээ. Тэ хүс урсд юм байна. Улаан хормогчтой бүсгүүчүүдийн шарсан махан түлэгдчихээ юу да? Амт чанарт нь нөлөөлчих вий дээ. 5 4 3 2 1 цаг дуусла. Оролцогч нар хоошоо зогсъё. Сүүлийн 10 минут ихтэн. Оролцогч нар хоошоо зогсоорой. Энэ бол шийдвэрлэх мөч. Тэдний хувьд энэ хугацаанд бүхэл боломжийг өөрийн давуу тал болгох гэж чармаасаар л Улаанбаагийн оролцогч Дэги өөрийн уян наалинхаа уйрам хайлан мөксөөрэ шүүгчдийг ховсох ухаан сэлээд амжсан гэд боддоо. За манай хөөстэй томатыг бол зүгээр хайр гамгүй хийсэн байна. За ямар ч байсан энийг хотгодог юм хаав байна. Нэг жоохон хатлах хэрэгтэй юм уу? Яах хэрэгтэй юм бэ? Энэ юу вэ? Дажгүй. Яг уу. Сул байна. Та хоёр ерөнхийдөө их тайван байна те. Би нэг бол дуусчих юм чи. Хоёр тал надад яа. Анграа. Мундаг юм байна.
Ер нь анх нэвтрүүлэг эхлээд их өнгөрч ирсэн шүү дээ. Бэлмөнгөтэй нөгөө сэтгэл зүгээр бас нөгөө бага дайрж ин тэ. Тэр бас тактикийн хувьд бас бурууч биш бол тэ. Энэ арай их галтай байна. Энэ жоохон багсаа. 5. Хүү амар халуцтай байна. За одоо ч жинхэнэ телефон ярьчих л да. За телефон. За. За шууд ярьчих тэ. Тэгж би залгана шүү дээ. 76 00 22 Бана. Оо зогшоо. Энэ пампкин суп чинь болцсон юм биш үү? Пампкин болсон ч одоо За дээр чимэл нь юу вэ? Кремээ хийгээд гоё өвсөөр чимэлчихсэн байна. Жижиг нөөнийг юугаар. Крем нь хаанаа? Крем нь одоо би сайн мэдгүй сайн олохгүй. Одоо чи пампкин ок газ чимэлчих томато газ миксерч. Томато миксер дээр тэгээд юу томат юу помидор миксер дээр помидорын томатоо холиод амтлаад тэгээд нөгөө хүн аваа өргөнд өгөх. бөөрийн махаа чи болгосныхан дараа кофе дээр нөгөө томатоосаа үрж жагаад тэгээд бөөрийн махаа өрөөд кат ком тэгээд болгоно тэгээд болоо. Юу махан дээр бол томато асгах юм шүү дээ. Тэгээд асгаад тэгээд кофе тэгээд гаргаж ирнэ гэсэн үг. За тэгээд чи махаа амтаар томатоос хугацаа дууслаа. Цэгэр багийн уцаар ярих хугацаа дуусчихэ. За ой чинийх дээр яг тэ. Чикен бол болсон чи салаатай гэж бодно шүү дээ. Дээр нь хүнжтэй өрөөл дээр нь За дуусгая. Хүнжүүр байхгүй чинь мяа юм. Билгүүнээ цагаа дуусгая. За манай терияки бол гайхамшигтай өнөртөж байна. Тэр нь одоо ингэдэг шүү дээ манайхан тий. Хамгийн гоё хоол ямар хоол гэж их хоол гэдэг байхгүй юу? Тэр хараач. Мо чамаагийнхаа хийсэн терияки сайхан саримсан сонгонорон гачилчих гээ. Нэг нь авъя да. Нэмэр болтгүй ихэд нэрмээс болохгүй згсэн. Эднийг бас амттай болж магадгүй. Энэгээрээ даахгүй болохгүй юм. За ингэ бодоодсэн чинь бэлгүүний хоол жоохон хэцүү. Миний хоол бол ер нь бол айгүй амархан байсан байна. За ингэ Терияки тасарчжээ. Үгүй би бэн дээр очиж болно шүү дээ. Тэр гүгч. За. За. За очлоо шо. Хараа терияки юу н болцоо. Би тэр нөгөө нэг төлөнгийн хэсгийн заяа. Төлөнгийн хэсгийн хайсаа. Тэд маа энийг хайсал. За нэг хайсал. За. Цаанаа чамд хайртай шүү. За галзуу шо. За би юу энэ дээр тусаад энийг яаж яах юм бэ? Энэ хаан залгаад байгаа. Энийг яах юм? Энийг залгах. Хайсалч. Нас. Хайсалч. Билет явсан дөрөв. За 1 минутын хугацаа дууссан. Дэгийн буцаад ширээн дээр очино. За цэнхэр баг би энэ дээр очих боломжоо ашиглаж байна. За билгүүн очих юм уу? тий. За очие. За очие 1 минутын хугацаанд. Одоо энийгээ Томатсан. Томат амтсан. амтлаг багш өгшөө. За энийг юу ич? Листэн дээр хийгээд за энийг энэ юу байна? Энэ лист чинь нэлээд тостой байна. За яж гараа. Лист тостой. Өгшөө. Хамаагүй наач таа. За чи дүүл над соус амтчих өгшөө. Хэмжин. Буруу юм тавьсан биш магадгүй шүү. За газ энэ юунд ихгүй л овонд ихгүй л хуцаа баг шүү. За окей энэ томато хийгээд авлаарай. За давхар хийгээд. Тэгээд нэгээс буцаад ширээн дээр ирэх тий. Өө ихлэх амтлын томато. Тэгээд давс маус хийгээд амтлах шүү. Давсаг өгөөш. Амтлах хийгээд амс. За тэгээд ком гэжсэн. За тэгээд жижиг халдсан юм. Аа.
Тэр мах бэлэн болчихвол тэгэл Жоо нэмчихэл да. Ер нь яг терияки их гоё чиглэг соустай байдаг л да. Би одоо ингээд розмари тосыг зүгээр амталж үзэл хэлээ. Зангрос. Тав. Дөрөв. За за. Энэ нөгөө нэг 3 2 1 цаг дуслаа. За 40 минутын хугацаа хэр хурдан өнгөрөө ямар санагдав? Ер нь бол 40 минутын хугацаанд бол 3 бол хийж байгаа тий. 2 үний хүчээр. Маш богинохон хугацаа. Гэтэ яг мэдээж хүн хичээж болохыг бол болгодог юм байна. Ямар сэтгэл ямар шиг юм байна? Ямар сэтгэл төрөө? Харьцангуй сансныг бодвол нөгөө нэг хоолны цэс гайгүй байсан. Би ч бүр далай ногоо нөгөө амтан ороод ирэх вэ л гэж хайжсэн. Ер нь ингээд 40 минутын хугацаанд хоёулаа ээжлээд ингээд хоол хийхээр юу бодогдчихэ? За ер нь бас жоохон хугацаа давчуу санагдсан юм байна шүү. Тийм байна уу? Айгуу тийм entertainment тий. Тийм шүү дээ. Би бол яг үнэнгээс хамгийн анх тэр ширээн дээр ихсэн дуусгаад энэ ширээн дээр эхэлчих гэдэг чинь маш зөв байрлуулалтууд дандаа байсан байгаа байхгүй. Тийм ээ. Айгуу тийм чухал үед яг гарч ирдэг нэг юм хүмүүс байдаг шүү дээ. Тийм шүү. Батсаад бэлтгэгдсэн маш сайн бэлтгэсэн. Тэгчтэл тавглах ширээний үе дээр ороод иж байгаа байхгүй. Тэгэхээр бурхан бөгөөд шүүгчнэр минь үргэлж надад хайртай байдаг. 40 минутын туршид би хэл сэтгэлийн бүхэл энерги зориулан хийсэн хоолоо шүүгч нарын ширээн дээр байрлуулж тэднээс үнэлэлт дүгнэлт авахд энхүү бэлэн болжээ. Багуудаа амжилт хүсье. За Улаанбаагийн хоолыг амтлах бэлэн болсон маань хоёр бүсгүй маань сэтгэл ямар байна? Хоолнууд нь бүгдээр ирсэн байна. Та сайхан хооллоорой. За. Тэгээд Улаанбаагийнхаа хийсэн хоолыг эхнээс нь амталж үзье. Өнөөдөр бол 3 хоол хийсэн байгаа. 2 ширээн дээр. Хамгийн эхний хоол бол chicken teriyaki. Одоо амтлаад үзээдүүлээ. За. Хамгийн сайхан мөч шүү. За хамгийн гол нь ажиллах шүү маань хаа. Энэ өгөрцөн ер нь байх хэрэгтэй үлээ байх хэрэгтэй. Терияки хажууд байцаа өгөрцөг помидор тавьдаг. Энэ бол терияки биш үү? Энэ терияки биш зүгээр өөр хоолч. Ямар амар юм бэ? Чууд ингэж дарамттаад байна. Яах нэ манай Улаанбаагийг. Надад бол их айтаа. Үгүй энэ терияки биш. Энэ сой соус биш үү шүү дээ. Гол нь сой соус биш үү? Сой соус. Шар буурцгийн цуу. Хамгийн гол амт нөх хэрэгтэй байхгүй юу? Тэгээд свит байх хэрэгтэй. Баг чи энэ соус мос юу ч байхгүй байна. Энэ хараач энэ хараа. Хийсэн гинэ. Хийгээгүй энэ Би шууд дээгийгээ хийцэн байна гэж одоо тэр хэсгийг шууд хайсан. Хүүтэй ирдэг л дээ. Тэгээ хүүтнэр нь хийсэн юм шиг байна. Манай хоёр бол миний удирдах зөв л хийсэн юм шиг. Бүтэн юм явах юм. Шүүх шүү дээ. Да тийм баха. Үгүй нөгөө сайн бидэнд юу манай гацсан шүү дээ. Хэцүү тогоочтой таарсан юм байна да. За дараагийн Угаасаа манай нэг юм уу битээ санаагаар унаарай. Ингэж байгаа л өвлчөндөө айг бол. Үгүй бохоо. Би бүр нэр ирчүүд ингээд мяалаад ах юм бол дахиж хизээч хоол хийхгүй шүү. дахиж угаасаа хийлгэж идмээр ч юм байна. Энэ мах ямар ч давс амтлаа байхгүй. Манай бууцны мах шиг. Бууцны мах ч энэс гоё амттай шүү. Дандаа нь урдаас нь гаргаж ирээд тавьд бол нэрээ. Тийм үү? Тийм үг нэ. Тэгээд энэ томат соус бол томат пест буюу нухшаад нэг жоох хэвтүүлчихгээд айгуу тийм. Ерөөсөө тэр пестэн амталж байна. Тогооч маханда пест, давс уг нь хийсэн. Гэтэ баг хийсэн. Яагаад гэвэл соусаа дараа нь аюугаа амтлаа гэж бодчихсон. Тэгээ цаг хугацаа бол ерөөсөө байгаагүй. Юутайч тэгэл яг пест жоохон ихсэн Зөө. Манай цоомоч 4 хүүхдээ ээж тийм хамаагүй хийж болохгүй шүү дээ. Зөв шүү дээ ер нь бол. За, дараагийн багийн хоол бэлэн болсон байна. Энэ бол Синхэр багийн хоол. Амжилт хүсье. За, баярлаа. Одоохоо бол урдны багт адилхан байх болоо да. Манай соус андуулж яддаг. Тэгэхээр ер нь адилхан байж харах болоо. Тийм үү. За, энэ өгөрцгийг бас ямар шуухан амтсан байна үзье. Одоо яг энэ л байх шүү өгөрцөө. Тэр болоо тий. Тэгэхээр махуулын удлаа шүү. Юм ярих нэмээд юу гаач.
Давсаа нэмээд чи. Би хийсэн шүү. Та хоёр л гэдэггүй. Оо. Чи харин амтгтаад ах чинь. Гаргаж явах. Нэг үстэй. Терияки нь бол бас худлаа тий. Одоо ийм терияки байна гэж юу ээд юм бэ энэ одоо. Энэ хараач тий. Гэтэ энэ одоо ингээ бас фейк. Тэр бол зүгээр зайл. Шүл бол розмариныг тавьцныг стооцвол нөгөө багийн хажууд бол шүл. Шүл бол үнээр энэ зогё. За баярлалаа эрхэм үзэгчдээ ингээд та бүхний хүссэн хүссэн мөч аль баг нь ялж болох вэ гэдгийг бодохгүй танилцуулна. За эрхэм үзэгчдээ ингээд нэвтрүүлгийн маань ялагч тодорхойд бэлэн болсон байна. Ингээд улаан цэнхэр хоёр багийн маань аль баг нь ялсан бэ гэдэг торгон мөч ирсэн байна. Хоёртой баяр хүргэе. Баярлалаа ингээд манай нэвтрүүлгийн хамтран ажиллагч байгууллагууд Герман технологи, ухаалаг дизайны хослол, Канзаг, Next Electronics-аас угааж мушигдаг альчуур, ариун брэнд, шинэлэг завгар, ухаалаг шийдэл, эрүүл ахуй стандартыг хангасан Герман чанар Gefil брэндүүд манай нэвтрүүлэгтэй хамтран ажиллаж байна. Тэгэхээр энэ дугтуун дотор бол манай шүүгч нарын маань өөрсдийнхөө сонгосон багийн өнгийг энэ дугтуун дотор хийсэн байгаа. Ингээд гурван шүүгчийн маань бид гурвын сонгосон өнгөөр өнөөдрийн ялагч баг тодорхойлно. За хамгийн ихний дугтууг задлаа. Хамгийн ихний дугтуу болвол за ганхүү шүүгчээс эхлэе. Ганхүү шүүгчээс эхлэе. Хамгийн ихний шүүгч ганхүү. Улаан туяарч байна бас. Яа. Баяр хүргэе. Улаан баг тодорсон байна. Хэдий шүү. Хоёр дахь дугтуу задлана. Энэ бол миний нэртэй дугтуу байна. Хармааргүй мэн үү? Харахгүй шүү. Хармааргүй мэн. За хоёр дахь дугтуу бол алтан шагаа гэсэн дугтуунаас цэнхэр баг байна. За хамгийн хариуцлагатай дугтуу бол гурав дахь дугтуу буюу манай алтан Такигийн дугтуу байна. Энэ байна. За энэ дугтууг маань нэвт харчих гэдэг учраас би чимээг байгаарай. Сүп гэж. Гурав дахь дугтуунаас анхааралтай байгаарай. Аглах тогооч Таки баяр сонссон байна. Баяр хүргэе. Иргэдэг галтгоо шоуны маань ялагчаар цэнхэр баг тодорсон байна. Баяр хүргэе. Ингээд манай нэвтрүүлэг зүгээс Сүпт орлоо. ялагч багта 700,000 төгрөг. Баяр хүргэе. Мөн нийт оролцогчдоо манай нэвтрүүлгийн хамтран ажиллагч ивентгч байгууллагуудын гарын бэлгийг нийт оролцогчдоо гадуулж байгааг хүлээн авна. Сайн байсан. Баярлалаа эрхэм үзэгчдээ. Ингээд иргэдэг галтгоо шоуны маань энэ удаагийн дугаар өндөрлж байна. Дараагийн дугаараар эргэн уулзалтаа түр баяртай. Өнөөдрийн зочноор ирсэн оролцогчдоо бүгдээр нь ажил төсөө. Баярлалаа.